За Монгол утга санаа, Монгол үзэл сурталыг агуулсан шүүснүүдийг залуучуудаа бас их хийлгээсэй гэж хүсдэг. За тэгээд яагаад ерөнхийдөө энэ Монгол утга агуулгатай шүүс эхлэх ёстой юм бэ гэхээр одоо хэдүүлээ эхнээс нь хэнээсээ эхлээд ингээд ерөнхийдөө утга бэлгэдлүүдийн судлаад явах гэж бодлоо. За тэгээд энэ удаад алхын хээ. Алхын хээ нь геометрийн төрслөлтэй хээ бөгөөд анх унах тугалны зэлний чагтнаас санаа авсан гэлцдэг. Уран барилга, уран зураг зэрэг бүтээлд өргөн ашиглагдаж ирсэн. За үүний хамгийн тод жишээ нь бидний сайн мэдэх Арслантай авдар юм. Авдар дээр хоёр арслангийн төрс оруулаад алхын хийгээр битүү хүрээлсэн байдаг нь бат бүхийн бэлэгдэл, муу муухай зүйлийг оруулахгүй гэсэн утга санааг агуулдаг. Алхын хээ утга агуулгаараа мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учраас үргэлжийн хөдөлгөөнтэй байх мөнх амьдрал, үлмий бат оршихуйн бэлэгдэл болдог. Өөрийнхөө гаргасан эскизнүүдээс орууллаа. Алхын хийг зөвхөн дангаараа шивүүлэх бус ямар нэгэн дүүргэлтийн шивээсэн дээр хамт давхар зохиомжилж өгөх юм бол маш гоё болно гэж бодож байна. Эдгээр эскизийг ашиглаад та ямар ч хүн дээр шивээс илгээж болно. За миний хувьд шивээсний 10 гаруй жилийн туршлагатай Япон улсын Токиод ирсэн монголчуудаа шивээсээ хийгээд явж байгаа. Миний ерөнхий баримталч гэдэг хэв маяг бол Аз чиглэл. Японд болон Токиод амьдардаг хүмүүс маань чатар мэдээллүүд аваарай. За тэгээ шивээсний талаар өөр сонирхолтой зүйлс мэдж байгаамаар бол фоллоу хийгээрэй.